За дөнгөж сая эрүүг иргэн шүүх хуралдаанд сороод гарч ирлээ. Тэгээд шүүх хуралдаанаас төгсөн сэтгэлээсээ та бүхэнтэй хуваалцсан юм аа. За энэ шүүх хуралдааны хувьд бол хар багаасаа үргэлж нөхөрлсөн хоёр найзын хувьд том болоод гэр бүлийн найз болсон. Гэтэл алхины дараа нэг нөгөөгөө зодож хүнд гимтээж ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгож биеэ авч явах чадваргүй болгож тийм ээ сэтгцэд нь өөрчлөлт оруулж ингээд тэр хүний амьдралыг оронгоор нь одоо өөрчилсөн юм харамсалтай үйл явдал болсон. За мэдээж хүн зодсон этгээд түнд нь одоо Монгол улсын шүүхээс бол зох хариуцлагыг хүлээж хорих халуун оногдуулсан. За би шүүхийн шийдвэрийн талаар бол ярих гэсэнгүй. Хамгийн гол зүйл нь энд хүн чанар хүний мэс гэдэг юм байхгүй болцсон л би харамсаад байгаа байхгүй. Энэ талаар нэг хэдэн зүйл хэлэх гэсэн. Энэ хэрэг одоос жил гарны өмнө болсон. Хар багаасаа үргэсэн найзгаа том болоод гэр бүлийн найз болсон. Хэрнээ орж гарч явдаг байсан хэрнээ нэгийгээ зодож өгөхийн наагур болгосон. Ингээд жил гарan боллоо. Тэр найзгаа эдгэх талаар, босгох талаар ямар нэгэн одоо арга хэмжээ авсангүй. Харин амьд байна уу, гүй байна уу, үгэж гэнэ үгүй юу гэж харин одоо ээж аав нь өөрөө очиж зүгээр харсан байдаг байхгүй юу. Өнөөдрийг шүүх хуралдаан болох хүртэл өөрийгөө гин буруугүй гэж яриад би зохид зодоогүй гэж ярилцсан. Тэр битгийл одоо юу гэдэг юм улсын яллагчаас чи буруутай байна гэж үзээд тийм ээ яллах төгөл гардуулаад шүүхэн шилжүүлээд ирчээд байхад хохир төлөх тухай асуудал огт одоо ярьдгүй хэлдэггүй. Тэгээ сая шүүх хурал дээр болонгод шүүх хуралд орох юм нь мөнгийг төлж чинь. Төлөхдөө баримтаар гаргасан хохирлыг л төлнө. Бусдыг би төлөхгүй гэдээ ярьж шít. Ийм байж таарах уу? Ийм залуучууд байна гэдэг л өөрөө хамгийн харамсалтай. Энэ залуугийн хувьд ямар бодолтой шүүх хуралд ирсэн бэхээр шүүх хуралдаанд орохоос өмнө баримтаар гаргасан мөнгийг төлчөөд гэмбуруугаа хүлээчих юм бол дургуулын алтай сална гэж бодсол байгаа байхгүй. Гэтэл тийм байдгүй байхгүй. Хохирол хор өвшиг гэж нэг юм байдаг. Өнөөдөр хохирлын баримтаар төллөө гэж ярьж байгаа бол хор өвшиг нь арилаагүй л байхгүй. Тийм учраас энэ залуу бол хорихал авах хэрэгтэй. Арх савнаасаа бусдыг дийлдэг алдаж бол. Гэхдээ буруу зүйл хийсэн бол буруугаа умсалдаг. Хохирол учруулсан бол хохирлоо төлдөг. Гим хор учруулсан бол одоо гим хороо төлдөг. Уучлалт гуйдаг хүн ийм л байх ёстой шүү дээ. Энэ удаад гисэнгүү. Тэгэл одоо хоригдол явлаа.